2025 онд Монгол улсын хэмжээнд 3000 орчим өсвөр насны хүүхэд амарчжээ. Энэ нь өмнөх оноос 5%-аар өссөн үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар охидын жирэмслэлтийн 55% нь үр хөндөлтөөр төгсдөг. За өсвөр насны хүүхэд үр хөндөлт хийлгэх нь ахин хүүхэдтэй болох боломжгүй байх эрсдлийг дагуулж байдаг. Иймээс өсвөр насны хүүхдүүдэд тогтмол анхаарч бэлгийн боловсрол олгох нь чухлыг эмчнэр зөвлөж байна. Өсвөр насны хүүхдийн жирэмслэлтийн 20% нь хүчирхийллийн улмаас үүссэн байдаг. Зөвлөсөн 80% нь бэлгийн боловсрол тутамгаас шалтгаалж нөхцөл байдлыг тооцоолж чаддгүйгээс улбаатай. Өсвөр насны хүүхэд жирэмсний хугацаанд биеийн жин хангалтгүй байдаг учраас зургийн эрхтний хөгжилд сөрөөр нөлөөлж зулбалт, дутуу төрөлт, ураг хүчил төрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг. За өсвөр насны жирэмслэлт ер нь дийлэх тохиолдолд дандаа хожим онцлогддог. Яагаад гэвэл гэр бүлдээ хэлхээс айдаг, эгчтэй, ахтай хэлхээс айдаг, ойр дотныхоо найз нөхөд хэлхээс айдаг. За зарим тохиолдолд бүр жирэмсэн гэдгээ мэдгүй явж байгаад 5-6 сартайдаа онцлогдож байгаа тохиолдлууд ер нь аль их байдаг. Одоо нөхөрчгөн тогтолцоо маань за нэгдүгээр дотор тэр байгаа бүх салс давхаргууд бүгд гэмтэж эхэлнэ. За тэгээ цаашлаад энэ гэмтэл маань өрөвслөө дарахгүйгээр удаан явснаас болж одоо эмэгтэй хүнд байдаг 2 үрийн хоолой гэдэг зүйл маань бүглэрнэ. За наалдаж зүүснэ. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо хүмүүс ярьдаг штеп эхний жирэмслэлтэй ахуулснаас болоод үр хөндүүлснээс болоод ахиж жирэмсэн болтгүй гэдэг ийм зүйлсүүд бол угаасаа байдаг практикт байдаг. Өнгөрсөн жилийн статистикийг харахад эхийн эндэгдлийн бас нэг шалтгаан өсвөр насны одоо хүүхдүүд жирэмсэлж байгаа тохиолдол байгаа. Өсвөр насныхаа ер нь яагаад жирэмсээд байгаа гэхээр яг жирэмсээс хамгаалах арга хэрэгслийг төдийлөн сайн мэдэхгүй байгаа тийм. Тэгэхээр энийг бол одоо манай эрүүл мэндийн салбар ганцаараа биш одоо салбар хоорондын хамтын ажиллагаа тийм боловсролын салбар, хуулийн салбар ингээд хамтарч энэ асуудлыг шийдэх бол энэ одоо Монгол улсад үнэхээр одоо харанхуйн тохиол дэлдээд байна тий. Өсвөр насндаа хүүхэд төрүүлэх нь боловсролын боломжийг хязгаарлаж өөртөө итгэх итгэл нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. За иймээс эцэгчүүдийн хувьд хүүхэдтэй тогтмол анхаарал тавьж бэлгийн боловсрол олгох энэ шаардлагатай байна.